Нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч Одон Донголог таныг урьж байна. Дараа нь анх баяр бэлдэж байгаарай. За сайн байцгаана уу. Өнөөдрийн энэ чухал арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та нартай баярснаас илэрхийлье. За би нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож ажиллаж исэн. Одоо Багнуур хувьцаат компани менежерээр ажиллаж байгаа. За Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, үндэсний бодлогын орны гишүүн ийм хүн байна. За сая хүн ярьлаа тийм Монгол улсад зөрчлийн хууль гэдэг энэ хуулийг хардаа энэ улс төрчид ерөөсөө төсөв бүрдүүлэхийн тулд тийм ээ ард түмний карманаас нь мөнгө авч төсөв бүрдүүлэхийн тулд хууль санаачилдаг гэж би ойлгодог. Түүнээс биш ерөөс соён гэгэрүүлэх тийм ээ эрх үүргээ биелүүлэх тал дээр ямар нэгэн хууль журам тийм ээ янз бүрийн үйл ажиллагаа санаачил зохион байгуулдаг. Өчнөө ард түмний татварын мөнгийг авдаг мөртлөө ард түмэндээ буцаад соён гэгэрүүлэх хууль дүрмийг ойлгуулах тал дээр ямар ч арга хэмжээ авдаг мөртлөө шууд л ингээд торгосон, шийтгэсэн, хорьсон хууль ингээд санаачлаад ингээд ажиллаад байгаа нь энэ бол төсөвтэй холбоотой гэж би хардаг. За юм байна. Би өөрөө хуульч өмгөөлөгчөөр олон жил ажилласан хүн байна л да. За тэгээд ер нь бол хууль бус, шудраг бус зүйлтэй ерөөсөө эвлэрдэггүй энэ дээшээ гараад ингээд ард түмнээ мартдаг дарга нартаа бүр эвлэрдэггүй ийм зарим хүмүүс бол тэрслүү гэж хэлдэг, зарим хүмүүс бол шудраг гэж хэлдэг. Ийм үзэл бодолтой хүн байна. За өнөөдөр ингээд ардчилсан нийгэм байгуулагдаад 35 жил болж байна. Энэ хугацаанд хүний эрхийн асуудлыг өдөр болгоно жил болгоно ярьсаар 35 жил болж байна. Гэтэл энд ерөөсөө өөрчлөгдөж хүний эрх хамгаалагдаж байгаа юм ерөөсөө байхгүй, уламд ордож байгаа гэж би харж байна. Тийм учраас наад захын жишээ ихэд л бидний эрхийг хамгаалаад бидний өмнөөс төлөөлж төрийн эрх барьж байгаа их хурлын гишүүд маань энд байна уу? Энд байгаа бид ирсэн энэ гишүүд иргэд бол бүгдээрээ их хурлын гишүүдийг сонгосон байгаа. Тэр сонгосон гишүүд чинь та нарын эрхийг хамгаалаад дуурах гэж ирж гин үү ирэхгүй байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр энэ төрчөө ерөөсөө системээр буруу ингээд би ард түмнийхээ юу гэдэг төрийн эрх барих дээд эрхийг төлөөллийн зарчмаар авсан мөртлөө ард түмнээ төлөөлж ажилтгүй ийм л цаг үед ирчээд байна. Тийм болохоор өнөөдөр ийм чухал хүний эрхийг ярьсан ардчилсан нийгмийг байгуулсан ардчилсан намын их хурлын гишүүд энд ирж дуу хоолойгоо хүрэхгүй байна гэдэг бол ардчил мохож байгаагийн нэг илрэл гэж би харж байна. Мөн бол хүний эрх хэрэгжихгүй байгаагийг эндээс ингээ харж болно гэж би хэлмээр байна. За тэгээд миний хувьд бол Монгол улс Монгол улсын төр бол хуулийг дээдлэх зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй. Гол зарчим нь бол хууль дээдлэж ажиллах хэрэгтэй. Бүх шатндаа. Гэтэл өнөөдөр хууль хэрэгжихгүй байна. Жишээлбэл би өмгөөлөгч байхдаа хууль хэрэгжихгүй байгааг шүүх хурал суухдаа аюух мэдэрдэг байсан. Зам мөн төрд нийслэл суухдаа ард түмнийхээ төлөө биш зүгээр тухайн нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигын төлөө шийдвэр гардыг бас ойлгосон, тэрийг эсэргүүцэж дэмждэг байсан. За ямар сайндаа л сүүлийн үед ардын намын ажлын албаных нь одон тонголт зөвлөлөгчөд тань шиг хүн байсан бол Сумын Азрын эсрэг, Нямбатрын эсрэг дуурах байлаа. Энэ хүмүүсийн эсрэг дуурах хүн байхгүй болсон гэж надад хэлж байгаа. Та яагаад нийслэлтэй сонгогдож дэвшигтэй хүн бэ гэж байгаа. Энэ бол бас би яагаад нийслэлд ороогүй бэ гэдэг бас би эрхээ зөрчүүлсэн учраас л энэ сонгуульд орч чадаагүй. За ийм байна. Тэгээд ер нь бол яг өнөөдрийн байдлаар ярихад сая Багнуурын төлөөлөгчд ярьлаа. Багнуур хувьцаат компани менежерээр ажиллаж байгаа. Энэ яагаад тэгэхээр 24 оны сонгуулиор хамтарсан засаг байгуулагдсан. Хамтарсан засаг байгуулагчны хүрээнд бол төрд хяналт тавьж ажиллах юм чиг үүргийг ардчилсан нам хариуцсан байгаа. Хяналтын ямыг авсан байгаа. За ингээд хяналтаар ингээд ажиллаа. Тэгээ энэ ямар ажил вэ гэхээр хяналт бол үнэхээр төрийн байгууллага, бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчийн компанид бол хяналт хэрэгтэй цаг болсон байна. Хяналтгүйгээр энэ төр бол ялзарсан байна. Энэ төрийн өмчийг бол өнгөөдүүлсэн байна. Төрийн өмчийг бол эдэж ууж шамжигдуулж байна. Төрийн өмчийг хулгайлж байна. За энэ бүх юмыг ардчилсан намаас томилогдсон 26 гишүүн 26 менежер ажилласны хүрээнд маш их хэргийг илрүүлж байна. За энэ хэргийг илрүүлснийхаа төлөө ардын намынханд дадлагдж байна. За энэ ардчилсан намынхаа ерөөсөө энэ хамгийн сайн гэжсэн дархны засаг дарга хэнийг тийм ээ аз жаргалыг бол хэргийг илрүүлээд ингээд асуудалд оруулчлаа. Энэ Багнуурын уурхаа дээр хулгайг илрүүлээд цагдаад хит хитэн хулгай өгчлөө. Уурхаагаас сэлбгийг хулгайлж аваад буцаагаад уурхаатай шахдаг ийм хэргийг илрүүлчлээ.
Дээрээс нь энэ өчнөө одоо худалдаа хайрцааны хууль гэдэг өчнөө тэрбумаар одоо тендер зарладаг байхад өчнөө тэрбумаар тендергүйгээр бас бараа авдаг ийм тогтолцоог нь бас илрүүлжлээ. Тэгэхээр энэ ардчлан намын одоо хяналт тавьж байгаа менежерүүд хэрэггүй байна гэдэг ийм ойлголтыг одоо шат шатны урган дарга нар одоо намынхаа удирдлагуудад хэлж шахах юм байна. За энэ ардчлан намынхан байвал хулгай хийж болохгүй нэ. Худлаа хийж болохгүй нэ. Сонгон шалралтгүй ажилтан авч болохгүй нэ. Энэ ардчлан намын хүмүүс байх юм бол хяналт тавиад биднэрт одоо тав тухтай өөрийнхөө таваараар ажиллах боломжийг олохгүй нэ гэдэг ийм яриа гарсны үндсэн дээр одоо менежерүүдийг бас татан буулгаж байгаа. За энд бол бид нар 9 шигээ явна гэдгийг хэлсэн байгаа. Гэтэл одоо ямар ч хүнийг Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн дагуу одоо 30 хоногийн өмнө мэдээлэл хуудас өгөөд дээрэс нь ямар нэгэн шалтгаанаар тийм ээ бүтэц оронтой өөрчлөгдсөн юм уу? А нэг бол одоо гэмт хэрэг зөрчил гаргасан юм уу? Энийг нь үндэслэж ажаас талдгаа. Гэтэл ийм юмыг одоо харгалзахгүйгээр хаална гэж ингээд дайрдаг ийм мэдлэг боловсролтой дарга нарыг одоо төрийн өмчийн компаниуд дээр тавьжээ. За энийг ингээд хуулийн буруу байна. Та нар энэ хууль дагаж хүний эрхийг зөрчиж болохгүй гэж хэлэхээр одоо адлагддаг, ад үзэгддэг. Ийм л нөхцөл байдалд амьдарч байна. Монгол улсын төрд Монгол улсын төрийн өмчийн компанид ардчлан намын хүн ажиллах эрхгүй болсон байна. Ерөөсөө Монгол улсын иргэн одоо бүх тэгш хэрэгтэй гэдэг үндсэн хуулиар заасан байдаг. Монгол улсын иргэн хэн боловч ажиллаж хөдөлмөр сурч боловсрох бүрэн эрхтэй гэдэг үндсэн хуулиар заасан байхад энэ үндсэн хуулийн чинь энэ чухал эрхийг чинь зөрчөөд зөвхөн ардын намын хүн ажилд орно, ардчлан намын хүмүүс бол одоо лай болж ийн гэдэг ийм хэдийн мэдлэг чадвартай хүн байсан ч ардчлан намын хүн ажиллахгүй. За тэгээ сонгон шалгаруулж авах болохоор зөвхөн ардын намын хүн тааруул сонгон шалгаруулт юм. За тийм учраас одоо ардчлан намын нэг дуу хоолой гаргаад үг хэлдэг хүнийг бол алхам тутамд 7 хоног болгоно арга хэмжээ авч халах тийм үндэслэлийг бүрдүүлэхийн тулд хуульчтай шахдаг. За энэ яадаг гэхээр үнэхээр мэдлэг боловсралгүй одоо төрийн энэ хуулийг дээдлдэггүй ийм хүмүүсээр одоо төрийн өмчийн компани төрийн албаны дарга нарыг тавьсан учраас тэр дарга нар ингээд одоо хуульгүйгээр дураараа ашиглаж байна. Тийм учраас одоо ер нь бол бид нар цаашдаа яах ёстой юм бэ гэхээр гац гаргалга нь бол Монгол улсын төрд ажиллаж байгаа төрийн өмчит компанид ажиллаж байгаа бүх хүнийг сонгон шалгаруулалтаар авдаг. Хэн байсан ч гэсэн одоо мэдлэг боловсролтой хүмүүс сонгон шалгаруулалтаар ажилд ордог байхыг одоо бид нар шаардах ёстой гэж бодож байна. Энэ бол хүний үндсэн эрх. За тэгээд одоо төрийн өмчийн компаниуд дээр бол намын одоо сонгуульд явсан их хурлын ясан их хурлын гишүүдийн хүнийг тавьдаг. А тэр хүн одоо шаард хангасан хангаагүй хамаа авахгүй. Бүх төрийн өмчийн компани үүрэг гүйцэтгэгч гэж нэг хүн ингээд зүгээр төр яаж байгаа. Тэр хүмүүс ямар ч эрх мэдэлгүй, асуудал шийдэж чадахгүй байдаг. Тийм болохоор үүрэг гүйцэтгэгч гэж байж байгаа тэрийг одоо удирдлагууд нь барьцаа болгох юм шиг санагдсан надад. Яг тэр төр байгаа учраас энэ юу дураараа ашиж чадахгүй өгөнд орно. А бүр болчих юм бол өгөнд орохгүй. Тийм учраас бүх компани үүрэг гүйцэтгэгчнэрийг ингээд захирлуудыг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. А тэр хүмүүс ерөөсөө нэг тийм хүний дээд удирдлагын дохиогоор ажилладаг амьдардаг ийм болчиход байна. Тэгэхээр энэ үүрэг гүйцэтгэгч биш төрийн өмчийн компаниуд, төрийн албаны дарга удирдлагуудад эрдэм боловсролоороо одоо бүх шатны одоо бакалавр, докторийн зэргийг хамгаалсан энэ хүмүүс нь чөлөөтэй өрсөлдөд ордог болох ийм одоо тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид нар ингээ ажиллах ёстой. Бид нар тэмцэх ёстой. Ер нь бол одоо хүний эрх гэдэг юмыг яриад хэрэгжихэ болсон. Улсын хурлын гишүүд маань биднээс сонгогдоод ингээ гардаг. Бидний эрхийг хамгаалж дуурж байгаа нэг ширхэж байхгүй. Гадаа гараад тэмцэл жагсаалт хийлээ гарч ирдэггүй. Үгийг сонсдоггүй. Тэгэхээр эн чинь бол биднийг төлөөлж байгаа гэж ойлгохтой болсон. За их хурлын гишүүд сая ингээд хууль санаачилж ажиллахгүй байна гэдэг бас үнэн. Яг тэр Монгол Улсын их хурлын гишүүнүүд ард түмнийхээ одоо санал болгосон асуудлаар хууль санаачилж ажиллах ёстой. Гэтэл нэг хэсэг бүлэг нам улс төрийн бүлэглэлийн эрх ашиг нийцсэн хуулийг одоо санаачилж тэрийгээ ингэж зүтгүүлдэг ийм бас тогтолцоороо орсон байна. Тэгэхээр энэ эцэст нь хэлэхэд бидний сонгосон аль ч намын их хурлын гишүүд сонгогдохдоо үнэхээр одоо ард түмэнд маш их юм амлаад гардаг. Сонгогдсон оноо хаалттай төрийн ордонд ороод ард түмэнтэйгээ уулзах нөхцөлийг одоо хаасан байдаг. Одоо төрийн ордон руу хүн болгоно орж чаддаггүй. Тийм учраас нөгөө сонгосон гар бариад сонгосон их хурлын гишүүнтэйгээ уулзч чаддаггүй, санал бодлоо хэлж чаддаггүй, бидний үгийг төлөөлж их хурл дээр дуурдаггүй ийм л их хурл засгийн газартаа болсон. Тийм учраас бид нар одоо ер нь бол тэмцлийн өөр хэлбэр үлдсэнгүй гэж би харж байна. Тийм учраас одоо бусад улс орнууд шиг ингээд ард түмнэрээ нийлж тэмцэхгүй юм бол энийг бид нар өөрчилж чадахгүй юм байна. Энийг бид нар одоо зогсоож чадахгүй юм байна. Эрхээ хамгаалж чадахгүй юм байна. Энэ шударга ёсыг тавтааж чадахгүй юм байна. Монгол улс ардчсан улс гэсэн мөртөө хууль ёсыг дээдлсэн ийм төртөө байж чадахгүй юм байна. Тийм учраас бүгдээр нь энд ирсэн хүмүүс цаашдаа
хамтдаа тэмцэж энэ эрх чөлөөгөө эдэлдэг ардчилсан нийгмээ одоо хамгаалахын төлөө тэмцэцгээе гэж уриалмаар байна.